За өнөөдөр бид эртний Кошел улсын нийслэл байсан Шравсты хотын хотод байгаа. Энэ бидний ирээд байгаа газар бол Бурхан багш ич хэдийг үзүүлсэн газар байгаа. Тэгэхээр энэ ич хэдийг үзүүлэх энэ холбогдлолтой энэ түүх бол анх бол Ражгир хотод оргил Магад улсын нийслэл Ражгир хотод болсон үйл явдал. Энэ үйл явдал нь яаж өрнөсөн бэ гэхээр Ражгир хотод нэгэн баян хүн одоо маш сайхан зандан улаан мод олоод тэр улаан модороо сайхан бадар аяга хийгээд тэр бадар аягааг нь маш их өндөр одоо хүн хөрхөө аргагүй өндөр модон тийм одоо баган дээр нь гаргаж тавиад тэгээ тэр хүн явсан гэхээр тэр үед бол одоо Жэн шашны лам ховргууд, Хинду шашны лам ховргууд тэр үед бол бурхан хорвоо залраад бурхан болон гэгэрсэн тухай ган айлдсаж ирсэн. Бурханы нам сургаалыг сонсоод олон хүн архан тулна. Шуратапанна, Сагдагами, Анагами архан тулан гэгэрчсэн. Тэгэхээр одоо тэр олон мянган гэгэрсэн архантууд байсан учраас тэр архад энэ архад гэдэг мэдээллийг төгж байсан. Гэгэрсэн арханд гэж. Тэгээд тэрийг дуурайгаад Жэн шашны, Хинду шашны лам хоргууд бас өөрсдөө би архадаа, би бас гэгэрсэн. Тэгэхээр одоо гэгэрлийн замд орсон одоо архантуудад өгөх өглөг бол асар их буянтай өглөг болдог. Тэргүүтээ яриа явж байсан учраас тэд нар ч гэсэн бас өөрсдөө анхаарал татахын тулд хүн болгоно одоо би архад, би гэгэрсэн арханд гэж одоо хүмүүс ярьдаг байсан. Энэ явдлыг тэр баян хүн сонсоод их тэрнээс их дургуутсан. Одоо таарсан хүн болгоно л одоо өөрийгөө гэгэрсэн арханд гэж яриад их юм. Хэн үнэхээр гэгэрсэн арханд юм бол гэж бодоод тэр маш одоо хүн хөрхийн аргагүй өндөр одоо тэр баган дээр тэр нөгөө зандан маш сайхан хийсэн бадар аягийг бол тавиад одоо таарсан тэр одоо өөрийгөө арханд гэж ярьдаг хүн болгоныг чи үнэхээр гэгэрсэн арханд юм бол тэрийг нисэж очиод аваадах гэдэг ингээд. Өөрөөр тэр хүмүүсийг одоо таарсан хүн болгосныг бол челленж дуудсан. Тэгтэл одоо нэр тэр Жэн шашны хувргууд зөвхөн одоо шашны зан үйл хийдэг л одоо ямар нэгэн зурхаа мурхаа тэргүүтээ хүмүүсийн одоо зөвхөн амжиргаа явуулах чиглэлээр одоо үйл ажиллагаа явуулдаг бас учраас тэр бид нар бяцлал хийж самадид орох тэр бидний сэтгэлээ ариусгаж гэгэрэл хүрэх сахиж ёс суртахуунтай байх талаар асуудал бол ерөөсөй байдаггүй байсан учраас бол тэр хүмүүс ид шидийг үзүүлж тэр нисэж очиж тэрийг авч чадахгүй байсан. Зарим одоо Хинду шашны 6 урсгалын зарим багш нар нь бол шавнартайгаа анханасаа тохирцож ирдэг байсан. Намаа ингээд нисэх гээд ингээд янгууд чи намаа ингээд бариараа. Багш минь нэг агуу их сүрч чадлаа. Ийм жижиг юм нэтлээ битгий зарг гээд ингээд намаа бариад одоо доошоо нисэхгүйгээр доошоо суулгаараа гэж хэмээр иймэрхүү одоо худал хуурмаг үйл явдал болоод тэр баян хүн бол эднэр бол бүгдээрээ худал хуурмаг юм байна гэдгийг бол ойлгож ирсэн. Тэгтэл тэр өдөр нэг өдөр одоо Махамуглаан тэгээд Бардваж, Пиндол Бардваж гэдэг хоёр арханд бол яг тэр баяны одоо тэр байгаа тэр ордны хажуугаар өнгөрч таарсан. Тэгэхэд нь бол тэр авийн хүмүүс одоо та хоёр бас өөрсдөө арханд гэж ярьдаг. Бурхны шавнар бүгдээр одоо гэгэрсэн архантууд гэж ярьдаг. Та нар үнэхээр архантууд юм бол яваад нисээд энийг аваатах гэдэг. Хүн болгоно нөгөө хоёрыг уг нь бол тэр хоёрыг даруухан ер нь одоо гэгэрэл ариуслын шатанд хүрсэн үнэхээр гэгэрсэн хүн бол тэрийг өөрөө гайхуулах сэтгэл үүсдэггүй. Ямар нэгэн байдлаар одоо ичидээ бүх энэ дотор байгаа эрдэмээ бол байнга нууж явдаг. Яг тэгвэл тэрэн дотор би гэх ойлголт, би гэгээсэн гэх ойлголт байхгүй учраас эго огт байхгүй учраас одоо маш тийм даруухан, төлөв даруухан авч явж байгаа, бие авч явж байгаа байдал нь бүх юм дандаа бэлгүүнтэйгээр алхаа гიშгэ болгондоо мөнгө хүсийн бэлгүүнтэйгээр алхадаг. Алхаа гიშгэ болгондоо тэгш орших чадвартайгаар алхадаг учраас маш их тайван амгалан байдаг. Өөрийг нь гайхуулах. Гэвч тэр үед яасан гэхээр тэр нөгөө хуран цугласан тэр их олон хүмүүс өөр шашны хүмүүс хүртэл одоо тэр бархны шавнар их мундаг гэж өөртөө арханд гэж ярьцгаадаг. Та нар үнэхээр тийм архантуудууд юм бол одоо бидний нүдэн дээр үнэхээр нисэж очиод тэр бадар ягыг аваад үнэхээр архантууд гэдэг харуул гэсэн. Тэгэхдээ нөгөө хоёр бол үзүүлэхгүй байсан. Тэгэнгუут одоо энэ асар их одоо бурхны шавнарыг муулж, бурхныг асар их муугаар хэлж, худал хуурмгаар арт түмнийг ингээ мунхруулж одоо өглөг авдаг сахил одоо сан юу мэдэхгүй худал хуурмаг гэж ингэж асар олон хүмүүс одоо муулан одоо доромжилж байсан учраас одоо Пиндол Бардваж бол одоо Хинд Махамуглаанд хэлсэн та одоо манай лам хувргууд дотроос бурхан машин дараа ич дээр дараа ордог агуу хүн та билээ. Та энд нисч очиж аваад энэ хүмүүст одоо бурханы ном сургаалыг бурханы шавнарыг ингээд доромжилж байгаа энэ хүмүүсийн сэтгэлд одоо байгаа буруу ойлголцлыг бол арилгах хэрэгтэй гэж хэлсэн. Тэгт нь бол Махамуглаан
би бишээ чи ялгаагүй ичидтэй шүү дээ. Чи гэгэрсэн арханд чиний чамаа гэгэрхтэй зэрэгцээд тэр гайхамшигт ичид бол чиний гэгэрлийн хамгийн дээд ичид бол гэгэрл юм. Хамгийн дээд гэгэрлийн одоо ичидийг хүртэх гэгэрэл хүрхтэй зэрэгцээд одоо тэр ертөнцийн одоо ичидүүд бол аяндаа чиний одоо юунд чи аяндаа өөрөө дагуур бүтээгдэхүүн маягаар бий болсон байдаг. Тийм учраас чи өөрөө үзүүлгээд. Тэгэхэд нь бол Пиндор Бардваж тэр одоо бурхны хийгээд 3 эрднийг асар их муулж байсан учраас тэр арт түмний сэтгэлд байгаа тэр муу үзлийг одоо дарахын тулд тэр хүмүүсийн сэтгэлд одоо үнэхээр одоо бурхны шавнаар зөвхөн нэг хоосон одоо унал ярьж одоо арт түмнийг монхруулдаггүй бодтоор бол унал хийгээ практик хослуулан бяцлал хийж гэгэрлийн шатанд төрсөн тодорхой чадвартай болсон гэдгийг харуулахын тулд ичидийн хүчээр нисэж очоод нисээд агаарт гараад тэгээд дээрэс нь нэг Ражгир хотыг 7 удаа тойрсон байдаг. Энэ тухай бол одоо юуны Дамападын Атагатад бол түүхэнд бол гардаг. Тэгээд 7 удаа ингээд нисэж ингэж тойроход бол тэр Бардважийн нисэж байгаа тэр энергийн хүчээр одоо Ражгир хот бол тэр чигээр одоо ингээд оргиж газар хөдөлж байгаа мэт асар их хүчтэй хуул салхи эргэлдэж байгаа мэт ингэж болж байсан. Тэгээд энэ үйл явдлыг болж байгаа Ражгир хотын бүх иргэд харсан. Тэгээд хараад тэгээ Бардваж буцаж ирээ тэр нөгөө модны одоо багны орой дээр байгаа Бадар аягыг аваад тэгээд одоо огторгууд ингээд зогссон. Тэгэхэд бол тэр баян хүн бол одоо Бардважийн одоо хөл одоо мөргөн залбирч одоо эрхэм дээд та доошоо бууж ирнэ үү. Тэгээ бууж ирэхэд нь одоо Бадар аягыг тэр хүнд ингээд өргөн барьсан. Тэгээ энэ ич шидийг үзүүлж явах үед бол энэ шидийг зөвхөн тэр баяны гадаа байгаа хүмүүс биш. Одоо Ражгир хотын тэр олон сая хүмүүс одоо харсан байдаг. Тэгээ одоо мэдээж одоо бас нэг бурхны сургаал номыг сайн мэдэхгүй хүмүүс бол ич шидийг хараад бол гайхан ер нь энгийн хороогийн хүмүүс ич шид тиймэрхүү одоо ерөнхий нэг гадна одоо зүйлд анхаарлыг хандуулдаг. Тэгээ асар олон хүмүүс одоо тэр Пиндор Бардваж Махан Моголын хоёрыг дагаж одоо шуугилд нь явсан. Тэгээд одоо тэр замдаа бол тэр ичидийг зарим хараагүй хүмүүс нь бол дахиж одоо өөр ичид хүзүүлэхийг Пиндор Бардважаас шаардж байсан. Тэгээд одоо Велвон хийдийн хаалгаар очих хүртэл бол Пиндор Бардваж бол замдаа тэр хүссэн хүмүүс хүссэн ичидийн үзүүлсээр Велвон хийдийн хаалгаар орж ирсэн. Бурхан хийгээд бурханы заларч байгаа хийд бурханы шавны хуургууд бол амгалан тайван байдал, нам гүн байдлыг басар хэрхэмлдэг. Бурхан бол сургаалдаа айлцсан байдаг. Хэрвээ та нар цуглаж, олуулаад цуглаад хэрвээ ярихаар бол номын тухайар, буйны тухайар, ариун номын тухайар, сахил санварын тухайар, одоо шила сахилын тухайар, самади анапана бяцлалын тухайар, бушна бяцлал хийж сэтгэлийн ариусгах тухайар, ярил номын тухайар, ярих зүйл байхгүй бол нам гүм сууж бяцлал хийж явах ёстой гэдэг. Тэгэхээр энэ бурхны заларч байсан газар хаа бол нам гүн байдаг, ямар ч чимээ энерги байдаг. Хэдэн мянгаараа 10,000-аараа бяцлал хийж байгаа 10,000 лам хуург байгаа мөртлөө нэг ч хүн байхгүй тийм нам гүн байдаг. Яг тэр ихэнх бяцлал ихэнх цагаа одоо биений дөрвөн байдал алхаж гიშгэж явж байгаа байдалд бяцлал байдаг. Хэвтэж явахтай ч гэсэн бяцлалаа хийж байдаг. Одоо унтаж явахтай ч гэсэн бяцлалаа хийж байдаг. Сууж байхтай ч гэсэн биенийхээ мэдрэмжийг мэдрээдэг шамглан байдаг. Ерөөсөө энэ хөдөлгөөн болгоно бяцлал байсан учраас тэр бяцлал хийж байгаа хүн өөрөө бие нь нам гүн байдаг, бас сэтгэл нь нам гүн байдаг учраас ямар нэгэн байдал хэрэггүй юм ярьж шуугилдах өмнө чимээ гарах бол одоо тийм байдаггүй. Тийм учраас бурхан багш өөрөө нам гүн байдал дуртай байсан. Лам хуургууд нь ч гэсэн нам гүн байсан. Бурханы байсан газар маш хүм нам гүн тайван амгалан байдаг гэсэн. Тэгтэл тэр өдөр Пиндор Бардваж Махан Моголын хоёрыг дагсан одоо Ражгир хотын тэр их олон мянган ард иргэд шуугилцсаар одоо Велвон хийдийн хаалган дээр ирсэн. Тэгэхэд нь бурхан багш одоо энэ юу болов? Яагаад ийм их чимээ шуугин гараад байна гэдгийг анандаас асуусан. Тэгэхэд нь ананд одоо Пиндор Бардваж ингээд Ражгир хотод ичидийг үзүүлсэн. Тэгээд Пиндор Бардважийн гаргасан ичидийг үзээд олон хүмүүс гайхан биширч Пиндор Бардважийг дагна одоо хийдийн гадаа ирсэн байна гэх. Тэгэхэд нь бол одоо бурхан багш Пиндор Бардважийг тэгээд Махан Монголыг нэг дуудаж ирүүлээд ингэж одоо эгэл артуудад ичидээ үзүүлж чадвар ажиллаж гайхуулсан буруу гэдгийг одоо буруу шаагаад тэгээд тэр мөчөөс эхлээд лам хуургуудад энэ сахил санвар дотор лам хуурах хүн бурхны зам намд дагдаг хүн арт түмэнд ямар нэгэн байдлаар их баг хэмжээгээр
одоо хүмүүсийг гайхуулах маягтайгаар ид шид үзүүлэхийг бол бүрэн хоригдсан байдаг. Өөрөөр хэлбэл лам хувцас өмссөн л бол лам хувцас сахил санаа хүртсэн л бол лам хувцас өмссөн бол ямар нэгэн байдлаар ид шид үзүүлж ард түмнийг мунхруулах явдлыг бол бүрэн хориглож Винай ёсонд одоо сахил санварын нэг болгон оруулсан юм аа. Тэгээд тэр одоо зандангаар хийсэн юуг бол эвдэж нунтаглаж хайсан байдаг. Тэгээд тэр мөчөөс эхлээд лам хувргууд шигсэн. Алтан бадар яах хэрэглэхийг, мөнгөн бадар яах хэрэглэхийг, Эрдэнэсийн бадар яах хэрэглэхийг хориглоод эгэл жирийн модон хийцээр тэгээд мөн шавраар хийсэн бадар яах хэрэглэх ийм одоо Винай ёсыг тогтоосон байдаг. За тэгээд энэ бурхан багш инхүү өөрийнхөө лам хувргуудыг ид шид үзүүлэхийг хориглосон энэ явдал бол одоо Жэн хийгээд Хинду шашны одоо тухайн үеийн Хинду шашны 6 их урсгал байсан. Жэний одоо лам хувргуудын донд бол их баяртай мэдээ болж эхэлсэн. Яагаад гэвэл одоо тэр ер нь бурхны ном сургаал цэвэр ариунаараа дэлгэрээд ингээд ирж явах үед бол ерөөс ихэнх хүмүүс бол бяцлагалд хамдаж одоо ач тусыг биеэрээ мэдэрчээсэн. Ямар шашинтай хүмүүс ирээд бурхнаас бяцлаглалын заалгаад заасан бяцлаглал, заасан сургаал ном 3хан зүйл шүү дээ. Тэ? Энэ нүглийг битгий үйлд. Нүглийг тэгээ сахилыг сахичаа гэсэн 5 сахил. Эгэл харах хүн бол 5 сахил сахина. Одоо лам хувраг одоо гэлэн одоо жинхэнэ бикку бол 227 сахил сахина. Хэмээн одоо энэ сахил сахихыг заасан. Хоёр дахь нь бол буйныг хотолцуулган болго. Буйныг хотолцуулган самади бяцлал хийхийг гэж анапан бяцлал хийхийг хэлж байгаа. Тэгээд гурав дахь нь бол сэтгэлээ огоот номгох. Сэтгэлээ хэрэг өвчнээ бяцлал сэтгэлийн хэрэг угаа гэсэн. Тэгэхээр ийм л одоо гурван зүйлийг л одоо бурхан хорвоод зааж сургадаг. Энэ сургаал нь ямар ч шашинтай хүн ялгаагүй. Ямар ч хүн ирээд сайхан ямар шашинтай хүссэн одоо өөрийнхөө шүтдэг зүйлээ шүтдэг хэвээрээ тэгтээ яана. Тэр одоо тухайн жишээлбэл Жэн шашинтай хүн байлаа гэхэд одоо Жэн шашинтай хэвээрээ тэгтээ сахил сахилт ариун явдлыг дээдэлдэг. Одоо сэтгэлэн удирддаг, контролж чаддаг, сэтгэлийн хэрэг арилгасан ийм л Жэн шашинтай хүн болж өөрөөр хэлбэл бурхны ном сургаалыг сурснараа тухайн хүн өөрийнхөө шашинтай хэвээрээ мөртлөө илүү сайжирдаг байсан. Тийм учраас тэр үеийн энтхийн арт түм тэр их олон шашныг хүлээсэнд баригдсан. Олон одоо мухар сүзгтэй хүмүүсийн одоо зан үйлийн явдалд ирсэн. Ингэж шашныг хүлээсэнд баригдсан хүмүүс бурхантай уулзаж тэр хүлээсээс салдаг байсан. Тийм байсан учраас бол энэ бурхны зүг асар олон одоо бүх тухайн үеийн Хинду энтхийн одоо шашин одоо дөрвөн каст системийн бүх хүмүүс одоо ерөөсө бурханы сургаал ном бол бусад сургаал ном Хинду шашны энэ төр бол одоо каст системээр хүмүүсийг ялгадаг. Зөвхөн одоо жишээлбэл Бирман язгууртай хүмүүс ном сургаал үздэг. Одоо эрдэм ном сурдаг. Вэш бол одоо зөвхөн худалдааны амиа хийдэг. Одоо Шадрия язгууртай хүмүүс бол төр засгийг удирддаг. Одоо тэр цэрэг дайныг одоо цэрэг армийг удирддаг. Улс орны хамгаалах ажлыг эрхэлдэг. Тэгээд шүдрэг тэрнээс доод язгуурын хүмүүс бол энэ дээд гурван язгуурт одоо үйлчилдэг. Зөвхөн эдний зарц маягаар байдаг. Ийм маягаар арт түмнийг дөрөв хувааж одоо ингээд асар их тийм дарангууллын байдалтай. Тэгээд одоо дээд зүүд нь бол агуу дураараа тэр одоо брахман шашинтай ч юм уу тэр брахман юм каст систем төрсөн бол тэгэл одоо ямар ч одоо муу үйл үйлчээсээ хамаагүй тэр хүнийг бол дээдэлж явах хэрэгтэй, хүндэлж явах хэрэгтэй гэсэн. Тэгэхээр энэ нэг шашны энэ буурангуй үйл явдал тэгээд дээрэс нь тэр тусмаа яг эмэгтэй хүнийг бол улам одоо их гадуурхдаг байсан. Эмэгтэй хүн ялангуяа Хинду шашин дотор бол эмэгтэй хүн хийгээд нохоог 7 хоногт нэг удаа одоо тоосын гүвж явах хэрэгтэй гэсэн одоо ийм хүртэл буурангуй үзэл ийм байсан. Тэгэхээр одоо энэ хөөрхий тэр ядуу хүмүүс одоо яг ингээд Хинду шашны каст системд баригдаж ямар ч одоо өөдөө нар үзэхгүй амьдрал дээшлэхгүй одоо өөр хүн зарцлагцаар явсаар амьдрал нь дуусна. Өр хүүхэд нь бас ялгаагүй зарцлагцаар дуусна. Тэр бол тэр төрөл төрсэн тэр язгуур төрсэн хүмүүсийн одоо өөртөө амьдрал нь ирээдүйгүй, ирээдүйн амьдрал нь ямар ч ирээдүйгүй ийм байдалтай байсан. Дээрээс нь эмэгтэй хүмүүсийг бол ялгуурлаж, гадуурхаж, эмэгтэй хүмүүсийг бол ном эрдэм үзэх одоо тийм байх үед нь бурхан хорвоодор заларсан болохоор энэ бүх үйл явдлыг задлсан. Бүгдийн чөлөөт болгосон. Жинхэнэ Бирман хүн гэж хэнийг хэлэх вэхээр сэтгэлэн зөв явдалтай одоо яс суртахуунтай ийм хүнийг л одоо Бирман гэхээс биш Бирман язгуурт төрснөр бол Бирман гэхгүй хэмэтэр бол бурхан багш энтхийн түүхэнд бол тэр үед бол үзэл сурталын хувьсгалыг бий болгож дээрэс нь эмэгтэй хүмүүнийг бурхан багш өөрийнхөө лам хувргуудыг игнээд эмэгтэй лам хувргуудыг хувраг болох игнэнд ингэж бий болгож эхэлсэн. Одоо тухайн энтхийн каст систем дээрээс эмэгтэйчүүдийг ялгуурлан гадуурхдаг байсан энэ систем дотор бол тэр ерөөсөө ямар ч хүн хамаагүй бүгд одоо хүсвэл бяцлал хийгээ гэгэрч болно, хөндлөгдөж болно.
тэр одоо каст системийг бүр нь одоо авч аваад эмэгтэй хүн гээд одоо дорд байх ёсгүй. Эрэгтэй хүнтэй яг адилхан ийм төвшөнд бол бурхан багш авчиж үзсэн нь бол энтхийн тухайн системд бол нөлөөсөн юм аа. Тэгээ энэ бүх ингэж нийгмийг ингэж бурхан өөрийнхөө сайхан энэрнгөө сайхан үзэл сурлаараа бяцлаглаараа хүмүүсийг дотроос нь чөлөөлөд гэхээс гадна нийгмийг гадна дах ийм хүлээснээс нь чөлөөлж ингэж өгчээсэн нь бол бурханы сургаал номыг одоо энтгчүүд бол бүх шашны бүх одоо хүмүүс ирж ингэж бурхан номыг дагах гайхамшигтай ийм нээлт болж одоо чөлөөтэй байдлыг бий болгож эхэлсэн. Энэ бүх байдал нь яасан гэхээр бурханы сургаал ном хичнээн түүх тусам олон хүн бурханы сургаалыг дагаж одоо анапа юугийн сахилын сахиж анапана бяцлаглыг хийж бушна бяцлаглыг хийж энэ биеэрээ яг одоо энэ мөчөд энэ хоромд амар амгалан мэдэрч аз жаргалтай амьдрах болсон учраас хийндүү шашинтай тэр шашныхын урсгалууд зээн шашны урсгалуудыг хүндэлдэг тэрийг дагдаг хүмүүс маш бага болж эхэлсэн. Энэ байдал нь асар их тэмцэл бий болж эхэлсэн. Яг тэгвэл тэд нар ямар нэгэн байдлаар ард түмэн тэднийг дэмжихгүй өглөг өгөхгүй орлого оруулахгүй ингээ болоод ирэхлээр бол тэд нар өөрсдөө бол ялангуяа хийндүү шашин зээн шашинд баг устгах маягтай болж эхэлсэн. Тэгэхээр ийм үед одоо зээн шашин хийндүү шашныхны одоо удирдагч нар өндөр тэр хэрэгэмтэй лам хургууд нь яадаг гэсээр бурхны сургаал номыг аль болохоор дороотуулах, бурхныг ямар нэгэн байдлаар муулах, одоо ард түмийн нүдэн дээр их муу гэдгийг харуулахаар үйлдэлүүд их олон хийдэг байсан. Тэгээ иймэрхүү байдалтай байсан учраас зээн хиндүү шашны тэр ламна хургууд бол бурхныг одоо муулах, дороотуулах үйлдэлүүд олон хийдэг байсан. Харин энэ нөгөө бурхан өөрөө ид шид үзүүлэхгүй ингээ болчингууд одоо лам хургуудаа винай усандаа бий болгонгууд одоо тэр зээн шашны бус шашны хүмүүс юу гэж ойлгосон гэхээр энэ одоо винай усыг ингээ тогтоочхоор бурхан ч гэсэн өөрөө ид шид үзүүлж чадахгүй болчихно. Тэгэхээр одоо бүгдээрээ гараад одоо бурхныг хийгээд бурхны шав нарыг одоо ид шид үзүүлэхэд одоо бүгдээрээ хин илийн үчидтэйгээ гайхуулцгаая. Одоо хоорондоо ичвдээр одоо ном хэлцэх нь шүү дээ. Иймэрхүү маягаар зар тарааж хотоор явж эхэлсэн. Тэгэхэд нь одоо тухайн юм Бимбисар хаан, Магад улсын хаан бол их одоо сандарсан, санаа зовсон. Одоо ингээд бурхан өөрөө ичид үзүүлж чадахгүй болчоор ичид үзүүлэхээр ингээд одоо бусад шашныхантай нийлээд одоо хин илийн үчид үзүүлэх талаараа хоорондоо маргалдаж одоо тэрийг одоо ичид үзүүлэхээр болохоор бурханы шавнар үчид үзүүлэх ямарч боломжгүй болцсон. Тэгэхээр бурхан бас өөрөө үзүүлэх боломжгүй болцсон. Тэгэхээр одоо ингэ хэцүү байдалд орно гэдгийг Бимбисар хаан мэдээд бурхан багштай уулзаад асуусан. Тэгтэн бурхан багш хэлсэн энэ бол одоо зөвхөн миний лам хуургуудад одоо өгсөн винай ус юм аа. Тэднэр л даах юм. Харин би бол хамаагүй. Би ичид үзүүлж болно. Тэгээд хаанаас асуусан. Одоо хааны өөрийн чинь сайхан цэцэрлэг байгаа. Тэрэн дотор байгаа манго жимсүүдийг нутгийн ард иргэд бол зөвхөн хаан л очиж тэн манго жимсийг авч идэх болохоос биш. Нутгийн ард иргэд бол тэрнээс авах одоо манго жимсүүдийг авч идэх боломжгүй байдаг. Харин хаан бол дуртай үедээ орж тэр манго яг тэгвэл тэр өөрийнх нь учраас тэрнтэй адилхан бурхны шав хувргууд бол энэ винай усыг шид үзүүлэхгүй гэсэн винай усыг лам хувргууд нь бол дагах ёстой. Харин бурхан нь бол одоо яг хаантай адилхан шид үзүүлэх хүсвэл үзүүлэх бололцоотой гэдэг хэлсэн байдаг. Энэ явдлыг сонсоод Магадын хаан бол Бимбисар хаан бол одоо баярлаад тэгээд та одоо хаана одоо шид үзүүлэх үү гэсэн. Одоо юуны энэ сарын эцсээр одоо борооны улирал эхлэхийн өмнөх нь би одоо Кошел улсын нийслэл Шаравастай хотод өнгөрсөн одоо ирээдүйн 3 цагийн бурхтын шид үзүүлэх газар байгаа. Тэр газар бол одоо шид үзүүлнэ гэсэн гэж ингэж айлцсан. Тэгээд энд бурхан багш ингэж заларч явсаар байгаад энэ газар ирээд тийм ээ энэ газар одоо бурхан багш шид үзүүлсэн газар энэ газар ирээд одоо энэ газар дээр одоо шид үзүүлж тэр бурхан багшийн үзүүлсэн шидийг бол судард бол маш гайхамшигтай тайлбарласан байдаг. Одоо нэг одоо мэлмигээс гал гарахад нэгөө мэлмигээс ус гараад дандаа юм хосоор гарсан байдаг. Тэгээ сүүлдээ ингээд одоо биенийх нь одоо энэ одоо биенийх нь одоо сүв болгоноос нэгнээс нь гал нэгнээс нь ус гэх мэт ингэж одоо зэрэг ингэж урсгал гараа. Тэгээ тэр гарсан ус нь хийгээд гал нь одоо дээшээ Брахма ертөнц хүртэл нэг хөрчээсэн тухай. Дээрээс нь тэр үед бол энэ бурхан багшийг шид үзүүлж байх үед бол энэ 10,000 ертөнцийн хөрд одоо хөрдөд байгаа Тэнгэр Брахманаар хүмүүс нэг нэгийг харж исэн тухай. Тэгээд бурхан багшийг ерөнхийдөө ингээд одоо энэ одоо бидний ирсэн энэ газар ирж шид үзүүлэн гэдгийг нь одоо Магада улс, Анг улс, тэгэл одоо Кошела, Вешали, одоо Личиви энэ бүх одоо тухайн үеийн улс орон даяар мэдсэн учраас асар их олон ард иргэд, олон мянган ард иргэд энэ газар цугласан байдаг.
Тэгээ бурхан багш энэ газар суд шид үзүүлээд тэгээ тэр гайхамшигтай шидийг үзүүлж явах үед бол энэ 31 ертөнцийн хурд хийгээд одоо энэ эргэн тойрноо 10,000 ертөнцийн хурд бол илт харагдаж тэр газарт байсан тэнгэр бурхад одоо тэнгэр брахманаар бүгдээр энэ газар цуглаж бурханы шидийг харж байсан гэдэг. Тэгээд бурхан багш ингээд шид үзүүлж байх хугацаанд өөрөөр хэлбэл нэгэн зэрэг асар хоолны үйлдэл хийж байна. Тэгээд заримдаа бурхан багш өөрийгөө хойлоод заримдаа алхаж бяцлагж байгаа бурханыг харуулах юм. Одоо сууж бяцлал хийж байгаа бурханыг харуулах юм. Ном сургаал айлдж байгаа. Өөрөөр хэлбэл нэгэн зэрэг бурхан өөрийгөө олон мянга ингэж ховилж харагдуулж байсан. Тэгээд тэр олон мянга ховилсан энэ байдлаараа тэр үед тэнд цугласан одоо тэнгэр брахма олон мянган хүмүүсийн сэтгэлд үүсэж байгаа одоо асуултуудад тэр олон мянган өөрийгөө хувилсан тэр одоо бурхтад дамжуулж хүн болгоны асуултанд хариулах маягаар үнэхээр бол ном сургаалыг бурхан гэдэг энэ хүн ямар агуу гайхамшигтай олон мянган одоо галмын турш хөгжүүлсэн тэр одоо гайхамшигтай чадвар нь ямар гайхамшигтай ичтэй чадвартай болохыг бол энэ өдөр энэ одоо газар одоо тухайн үеийн хүмүүс гэгээ тэнгэр брахма 10,000 ертөнцийн тэнгэр брахманаар харсан байдаг. Тэгээ бурханы энэ үзүүлсэн ичээд бол тухайн үеийн бурханы ичдээрээ дараа нь ордог одоо хин Махан Моголан тэргүүтээ тэгээд тэнгэр брахманараас ичдээс бол одоо хавьгүй асар илүү гайхамшигтай болохыг тухайн үед энэ бурхан багш ичд зүлхээс өмнө бурханы шавнар нь одоо Махан Моголан тэргүүтээ эмгтэй ховргуудаас одоо удвал варна гэдэг эмгтэй бол бурхан багшийн эмгтэй шавнараас одоо ичдээрээ бурхан багшийн дараа ордог байсан. Энэ бурхан багшийн тэргүүн шав шариб одоо бэлгүүнээр эрэгтэй лам ховргуудаас сутраас бэлгүүнээрээ бурхан багшийн дараа ордог байсан. Шариб одоо мөн одоо эмгтэй лам ховргууд дундаас одоо бурхан багшийн дараа ордог бэлгүүнээрээ хосгүй нь бол Кема гэдэг эмгтэй байсан. Энэ бүхэн одоо бурхан багш та одоо өөрийгөө яагаад байгаа бид нар шид үзүүлээ. Тэгтэн бурхан багш одоо бүгдийн болиулаад өөрөө шид үзүүлсэн. Тэгээд тэр шид үзүүлэхэд бол тэр одоо бурхан багшийн багш шавнар бол бурхан багш ямар агуу гайхамшигтай. Тэдний ид шид бол тэдний хажууд бол юу ч биш болохыг бол бүгдээрээ мэдэрсэн байдаг. Тэгээ энд ингээд ид шид үзүүлээд тэгээд одоо эндээс ингээд бурхан багш залран 33 тэнгэрийн оронд ээжтэй ном айлтахаар явсан байдаг. Ээжтэй ном айлтахаар явхаас өмнө одоо Махан Моголанд тэр энэ цугласан хүмүүс одоо бурхан багшийг ингээд яг ингээд энэ ичидээ зүйлээ дуусаад одоо 33 тэнгэрийн орны сайхан тийм цэцэрлэг дээр очиж байгаа нь бол хүмүүст харагддаг. Энэ ирсэн хүмүүс бол бурхан багш одоо 3 сарын дараа одоо тэнд 3 сар ээжтэй ном айлдаад босож ирнэ гэдгийг мэдчихсэн учраас нэгэн цугласан юм чинь ийм гайхамшиг үүссэн юм чинь бурхан багшийг босож ирэх хүртэл нь одоо босож ирэх үеийн гайхамшиг бас харахаар тэр олон хүмүүс бол эндээ үлдсэн байдаг. Тэгээ борооны 3 сар энд байж байх үед бол одоо Анад Пиндак баяны хүү Жул Анад Пиндака бол одоо тэр олон мянган хүмүүсийн хоол ундыг 3 сараар даасан байдаг. Тэгээд Махан Моголан энэ олон хүмүүст бол сургаал номоо айлдаж бурхан багш буцаж иртэл бол өдөр болгон ном айлдаж ирсэн. Ингэж хүлээж ирсэн байдаг. За тэгээд бурхан багш 33 тэнгэрийн оронд очоод ээжтэй борооны ээж нь тэргүүтээ өөрийнх нь эх нь тэргүүтээ эх нь бол тэр үед 33 тэнгэрийн оронд биш туршид тэнгэрийн оронд бол одоо эрэгтэй тэнгэр болон төрсэн байсан. Тэгээд тэр 33 тэнгэрийн оронд бурхан багш сургаал номоо айлдах гээд очиход тэр энэ 10,000 ертөнцийн тэнгэр брахманаар тэнд цуглаж бурхан багшаас 3 сарын турш одоо Абид армийн ном сургаалыг сонссон байдаг. Нэг гайхамшигтай сургаал гэдэг одоо хүний ертөнцийнхаар бол бидний ертөнцөөр бол 3 сар одоо тэнд борооны үйлдвэрлэлийг тэнд өнгөрөөсөн гэж бид нар ярьж байгаа. 3 сар бол бидний хувьд их хугацаа. Тэгтэл тэр хүний ертөнцийн 3 сар гэдэг нь 33 тэнгэрийн орны 3.6 секунд гэж ойлгож болдог. Тэгэхээр одоо хүний ертөнцийн цаг хугацаа тэнгэрийн дээшээ жаргалтай ертөнц рүү явах тусам тэр хугацаа нь бол их уртцдаг гэдгийг энд харж болох юм аа. Бурхан багш ээж тэргүүтээ тэр 33 тэнгэрийн оронд цугласан 10,000 ертөнцийн хүрдээс ирсэн тэнгэр брахманарт 3 сарын туршид ном сургаал айлдсан. Тэгээд тэнгэрийн орн тэнгэр брахманар бол тэнгэрүүд нь бол өөрийнхөө буйнаар хооллдог, тийм ээ. Брахманар бол самадигийн хоолоор хоолдог учраас тэднэрд бол бидний хүн шиг бол материал хоол хэрэггүй. Харин бурхан бол хэдийгээр бурхан боловч хүний биетэй бурхан байна. Аав ээжээс тойсон бие лагшин байна. Тэгэхээр энэ биетэй хоол бол бас яг энэ одоо хүний ертөнцид нэг хоол идэх цаг болох үед бол хоолоо хүртэх шаардлагатай болдог. Тэгэхдээ бурхан багш яадаг байсан гэхээр тэр нөгөө тэнд одоо өөрөө ингээд хүний ертөнцөөр бадарлаад ингээд явах үед яадаг байсан гэхээр юугаа өөрийн ичидийн хүчээр нэг бурхан багшийг бүтээгээд тэгээд тэр бурхан багштай ийм хугацааны дараа ирэх хүртэл ийм зүйлийг айлдаад байж байхаар програмлаад
Тэгээ үлдээгээд ингээ хүний ертөнцид ирж хүний ертөнцид одоо утар хөрөө гэж байгаа. Утар хөрөө гэдэг нь одоо дээлигийн одоо бид нар очсон тэр газар утар хөрөөд одоо явж бадарчлаад тэнд тэр авсан хүнээс хүрсэн хоолоо одоо Ман Саровар гэж одоо гайхамшигтай Хинлан уулын одоо тэнгэрөө цугулдаг маш сайхан Ман Саровар гэсэн асар гайхамшигтай үзэсгэлэнтэй газар байдаг. Тэр одоо ус нууран дээр очиж зооглоо. Тэр нуурын уснаас одоо хүртэж ингээд тэгээд тэр үед одоо Бурхан багшийн тэргүүн шарибудда өөр Бурхан багшийг ид үзүүлж байх үед одоо Бурхан багшийн ид чидийг үзээд гайхан биширч хувраг болсон 500 хувргийн хамт. Тэгээд тэр 500 хувраг бол урдын буян өрөөлөөр Абидармийн одоо урдын бурхны үед Шарибудартай хамт Абидармийг одоо судлаж иж байсан тэр суур их буян одоо пармитэй тийм хүмүүс байсан. Тэгээд тэр Бурхан багш ингээд тэр Ман Саровар дээр тэнд хоол зоглоод ингээд өдрийнхэн амралтыг тэнд өнгөрөөж явах хугацаанд одоо Шарибудар тэнд 500 хуврагтайгаа тэнд байж Бурхан багшаас тэр өнгөрсөн хугацаанд одоо сая өнгөрсөн 24 цагийн хугацаанд Бурхан багшийн 33 тэнгэрийн уранд айлдсан тэр Абидармийн ном судрыг бол сургаалыг бол Бурхан багш тэр хуврагуудад одоо Шарибудар тэргүүд хуврагуудад одоо давтан айлдсан байсан. Ийм маягаар 3 сар одоо тэнгэрийн орон ном сургаалаа айлдаа тэрийг одоо хүний ертөнцийн Шарибудар тэргүүтээ 500 архантуудад айлдаад энэ маягаар Абидарм Питака Абидармийн сав аймаг анхан бий болсон юм аа. Тэгээд тэнд одоо ийм маягаар 3 сарыг өнгөрөөгөөд одоо 3 сарын дараа барууны улирал дуусах үед бол одоо Бурхны их тэргүүтээ олон тэрбумаар Брахма тэнгэр хуврагууд бол тэнгэр Брахма хийгээ тэнгэрүүд бол одоо гэгээр дарвислын шатанд хүрч зовлонгоос гэтэлсэн байдаг. Ийхүү Бурхан багш өөрийнхөө эхийг гэгээр л хүргэж эхийн ачийг одоо хариулаад одоо эндээс энэ бидний байгаа энэ Шаравстигаас одоо 300 км-ийн цаана 200 км-ийн цаана байгаа Санкиса гэдэг хотод бол одоо 33 тэнгэрийн орноос одоо тэнгэр Брахманаар хүрээлүүлнэ бууж ирсэн байдаг. Тодорхой тэд нар бол 3 ийм шат хийсэн. Шатны дагуу голд нь Бурхан багш залраад хоёр талд нэг талд нь одоо хормос тэнгэр нэг талд нь Брахма ингээд залраад тэр шатаар бол хүний ертөнцид бууж ирсэн бол Санкиса хотод бол бид нар удахгүй очино. Ингэж одоо энэ үйл явдал болсон юм а. Тэгэхээр энэ бидний хойно байгаа энэ газар бол өнгөрсөн одоо ирээдүйн бүх бурхтын ид чид зүйлдэг газар. Санкиса бол ид чид зүйлж бурхан болгоны ээж нь тэнгэрийн оронд төрдөг, очиж ном сургаалаа айлдаад бууж ирдэг газар нь бол бүх бурхтынх бол Санкиса байдаг. Тэгэхээр бол энэ сударт ялангуяа одоо Атагатад бурхан судрын тайлбарт одоо өгүүлснээр бол өнгөрсөн одоо ирээдүйн бүх бурхтын одоо ариун дагшин байнга давтагддаг одоо 5 газар байдаг. Тэрний нэг нь Бурхан багшийн одоо гэгэрэл төрдөг Бодгая байгаа. Анх ном сургаалаа айлддаг Сарнат байгаа. За тэгээд энэ Шаравстыг Жетван хэд бол өнгөрсөн одоо ирээдүйн бүх бурхтын одоо хамаг ихэнх сургаал номынхаа 80-90% одоо айлддаг энэ газар бол энэ Шаравстын Жетван хэд өнөөдөр бидний ирээд байгаа энэ газар байгаа. Тэгэхээр энэ бас нэг түүх байдаг одоо энэ Анат Биндэх баян энэ Жетваны хийдийг ингэж алтан зоосоор ингэж бүрхжиж одоо худалдаж авч бурхны сайхан хийдийг барьсан бол өмнөх Кашяп бурхны үед бас нэг баян хүн алтан ийм тоосго өржөөж энэ газрыг худалдаж авч тухайн ийм одоо Кашяп бурханд ном бяцлагын хийд барьж өргөж байсан гэдэг. Тэгэхээр энэ одоо Жетван хийд бол одоо өнгөрсөд ирээд бүх бурхтын давтагддаг газар байгаа. Энэ ид чид үзүүлдэг энэ газар бол бас бурхтын давтагддаг байгаа. Одоо ид чид үзүүлээ 33 тэнгэрийн оронд 3 сар ном ээжтэй ном сургаалаа айлдаж олон мянган тэнгэр брахман нарыг гэгэрэлт хүргээд хүний ертөнцид ирдэг Санкиса бас өнгөрсөн ороод ирдэг 3 бурхтын бол одоо бүх бурхтын өнгөрсөд 3 цагийн бүх бурхтын заларч ирдэг дагшин газар байгаа. Тэгэхээр бол ирээдүй одоо хийгээд ирээдүйд энэ сайхан газруудаар мөргөл аялал хийх ирэх монголчууд олон ард түмэн байна. Мөн бяцлагч нар энэ сайхан газруудаар явж бас хүндхэл зүйлж мөргөж бяцлал хийж цэцэг өргөж одоо энэ сайхан газар голдуу сайхан бяцлал хийж явах хэрэгтэй. Бяцлал хийж энэ сайхан газрын тэр гайхамшигтай нирваны энергийг мэдэрч үнэхээр одоо энэ 2600 жилийн юм бодтой ийм бурхан байсан байна. Бодтоор ийм бяцлагыг бидний хийдэг анапана бишна бяцлалыг хийгээд гэгэрсэн олон хүмүүс байсан юм байна гэдэг нь энэ газарт бяцлал хийвэл тэр сайхан энергиэр мэдэгдэн тэгснээр чиний өөрөө чинь бяцлал чинь одоо бат чинь итгэл бишрэл чинь бат чинь дээрээс нь чиний сэтгэлд шийла сахил бат чинь самади анапана чинь сайжирна випашна бяцлал чинь сайжирна ингэснээр энэ төрөлд аз жаргалтай амьдраад дараа төрөлдөө аз жаргалтай төрөл рүү утах яванда
цаг нь болоход нирваны амгаланд ороход бол хөтлөх маш гайхамшигтай буян болдоо гэдэг хэлэх хэрэгтэй байна.